Өглөөний минь өглөөний 4 цаг өнгөрч байна. Би яг одоо нислэгтэй яваад бэлэн болсон байна. Өнөөдрийн нислэг бол Нью Йорк. За манай хамт амьдардаг хүмүүс унтж байгаа болохоор би жоохон ярих хэрэгтэй байна. Тэгээд Нью Йорк руу багаас 14 цаг ниснэ. Бас л урт нислэг шүү. Тэгтээ яг миний хүсэж авсан нислэг. Тэгээд одоо би цүнхээ яг эцсийн байдлаар баглах гэж байна. Дотор нь юу байгааг хальтааруулъя. Хамгийн сүүлд нь би кошлоко ишихэд тэгээд энэ зүг бол хаагтана. Нью-Йоркт сэхүүдэн байгаа. Үйлдэлж байгаа юм чинь. За энэ болохоор онгоцон дотор авч явдаг зүг шүү дээ тий. Тэгээд энэ дотор өвлийн болтоо тэг үйлчлэгээнд өмсдөг юм хантаац. Тэгээд онгоцон дотор хэрэглэх янз бүрийн юмнууд авсан. Тэгээ малгаагаас ичдэг. Малгайгаа бол яг онгоцон дотор ороод ажилдаа яг орохдоо өмснө. Тэгээд дээрэс нь энийг мэдхүү. Энэ ингээд нөгөө дотор нь халуус ичдэг. Унтахынхаа өрөөлөө явахдаа халуус игээд тэгээд дулаахан байна. Тэгээ би сая 2-7 хоног бичлэг хийгээгүй шүү дээ тий. Яа тэгвэл ханаа түрээд мяарад гэртээ өвтчихсэн. Тэгээ ханаа төрсөн үед бол мэдээж нислэгт явах боломжгүй. Бүр баг зэргийн одоо ханаад байсан ч гэсэн. Яа тэгэхээр би хамгийн анхнаас ч эхлээд удаг байхдаа гайг байх гэж бодоод баг зэрэг ханаацтай нисээд за тэгээд газар дах явцад онгоцч ингээд бүр дээрээс амар өндрөөс 40,000 фит дээрээс ингээд доошлоо шүү дээ тий. Яг сүүлийн 20 минутанд яг тэр үед чих ингээд айгүй болдог. Тэгээ чихний өвчин тусчихсан. Баротрама гэдэг нэртэй. Тийм болохоор ханиадтай үед бол үнэхээр нислэгт явж болохгүй. За мэдээж хэрвээ зайлшгүй одоо нөгөө нэг аяллаар тэг явж байгаа юм бол маш боломжтой байх хэрэгтэй. Окей, за тэр яг уу тэгээд. За тэгээд энэ болохоор онгоцон дотор хэрэглэх кошлок. За энэ зүг бол ингээд айгүй их болт юм аа. Дүртэл авч явна. За тэрнээс гадна энэ Японы нөгөө нэг юм халаадаг хуцсны гадуур наачдаг. Кайро гэдэг юм байна. Гаргад бэлэн болсон. За тэгээд 14 цагийн дараа Нью-Йоркт очиж уулзцаа. Сайн байцгаана уу? Нью-Йоркт ирсэн байна. За Нью-Йоркийн цагаар одоо өдрийн 3 цаг өнгөрч байгаа. Бараг 4 болцсон байна. За тэгээд Дубайгийн цагаар бол шөнийн 1 цаг болж байгаа. Тэгэхээр 9 цагаар Нью-Йоркт хоцорч явж байгаа гэсэн үг. Тэгээд яг одоогийн байдлаар миний сэтгэл зүгээр амар ядарсан байна. Тэгээ маск бол авмааргүй байна. Яа тэгэл I think I look horrible. Тэгээд нислэг маань бас нэлээд завгүй байлаа. Тэгтээ багийнхан маань үнэхээр супер байсан. Өнөөдрийн багийнхандаа маш хайртай. Тэгээд тийм болохоор ерөөхдөө дажгүй гоё нислэг боллоо. So за өнөөдрийн одоо энэ Нью-Йоркт би бол нийтдээ 30 цаг байрлана. Тэгэхээр надад одоо үдээс хойш орой тэгээд маргааш өглөө үдээс хойш байгаа гэсэн үг. Тэгээ маргааш оройны 6:30-д буцаад ажилдаа гарна. Би 30 цаг байгаа. Тэгэхээр би энэ 30 цагийг аль болох үр дүнтэй өнгөрүүлэе гэж бодож байна. Яг нэг төлөвлөсөн юм бол байхгүй. Гэхдээ бид нэр яг Times Square-ийн ойрхон яг хотын төвд бүр үнэхээр яг Нью-Йоркийн төвд байрлаж байгаа. Нью-Йоркт ирэхээр яг ингээ кино тоглож байгаа юм шиг санагддаг. Багада үзэж өгсөн Америк кинонуудаа
одоо ингээ үзээд дотор нь орсон явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. За тэгээд зүгээр хотоор гоё алхахыг гэж бодож байна. За өнөөдөр оройны хувьд бол Гэртээ ганцаараа гээд киноны 2 дугаар анги дээр Кевин Нью-Йорк төөрөөд тэгээд ээжтэйгээ уулзах юмсан гээд өкслөө ботдог гацар мод гэдэг шүү дээ тий. Кевиний арай гэрэлтүүлгийг очиж үзье гэж бодож байна. За ер нь бол яг хавцаас л бараг шууд гарыг гэж бодож байна. За энэ хэсгийг кинон дээрээ санаж байгаа бол бас гэртээ ганцаараа Кевин хамгийн анх Нью-Йоркт ирэнгуутаа энийг хардаг те. From the lights to the mistletoe. Энэ хэсэг зогсож байдаг. Тэндээс хардаг баха. Энэ хэсэг ямар гоё юм бэ? Me one thing. Is there anything that you're missing? I will keep you warm as soon as you remove. I want to take back every mean thing I ever said to my family. Whatever we do, we will be alright. These holiday wonders will open your mind. May all your wishes tonight come close to you. Well, I'm all for Christmas. It's a magical time full of kisses. Take a walk outside and tickle the snowman's nose. Moving nimbly. Did you hear something from the chimney? I will keep you warm as soon as you remove that snow. Oh, whatever we do, we will be alright. These holiday wonders will open your mind. May all your wishes tonight come true. The love I lived, the dream I knew. This Christmas, I only wanna be close to you. За, өстөө сайхан цаадчлаа. Зүг сонголт хийсэн байна. Айгүй гоё газар байна. Иппудо гэдэг газар. Тэгээд Япон солонгос ер нь Аз хоолны газар хаасайгүй. Айгүй нинки хүн ихтэй байх юм. Одоо бодлого авч сайхан унтъя. Замаараа ус аваад тэгээд өглөө гоё эрт босъё гэж бодож байгаа. Өглөөний цайнд ороод Central Park маргаашийн төлөвлөгөө бол бас хотоор явах. All the happy smiles and the wishes, and I want it all from the lights to the mistletoe. Tell me one thing. Avocado, so maybe I'll go for the avocado toast. Yeah. Do you have fresh orange juice? We have it in the grab-and-go outside, but we have the natalie. Ah, okay. Or I'll have
gray is fine. Okay. Any milk? No milk, just black tea. That's all. Thank you. За энэ юм байна. Тэгсэн чинь өнөөдөр амралтын өдөр юм байна. Окей. За яах вэ? За ирж байна да Central Park дээр. Одоо зам гараад эндээс эхлээд орно. Америкт, Нью-Йоркт дахад иждэг хүмүүс аягүй хэд юм байна. Ер нь ингээл харж байгаа. Энд тэндэг нохоогоос илэрхийлсэн хүмүүс. Их хөрх. Тэднээсийг хараа бүр амар олуулаа. Амар хөр юм бэ. Тэнд жуулчдад зориулсан. Морин тэрэг аялал явуулдаг. Энийг болохоор ор хаалганууд дээрээсээ очиулт юм лээ. Тэгээд яг кинон дэр гардаг алдартай хэсгүүд энэ парк дээр зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр яг тийм хэсгүүд дээр очиж зургийг авахлт юм байна. Хаасаагүй ийм хөөрхөн хэрэмнүүд явж байна. Хүй, Jerry. Хин гэдэг лээ нөгөө хоёр хөвгөлтэй гинаны. За энэ хэсэгт энэ хөөрхөн жижигхэн Christmas market гарсан байна. Яг Central Park-ийн үүдэн дээр. Why you say thank you? Баярлалаа. Хамгийн сүүлд нь CVS гэдэг энэ pharmacy орчод ганц хоёр хэрэгтэй юмнууд аваад тэгээд ер нь өнөөдрийн аялал дуусч байна. За ингэ буцгааллаа. Юм бэлдсэн. Одоо гоё кофе уугаад гарах гэж байна. Энд юм гоё Starbucks-ийн кофе гэдэг юм. So за тэгээд буцах нислэг маань 12 цаг аа. Гэтэ яг эрэхтэй 14 цаг гэсэн. Буцахтаа арай 2 цагаар бага. That's good. Битүү нислэг байгаа. Бас Airbus 380 голцны битүү нислэг.
Тэгээд одоо бод болохоор яг оройны 8 цаг орчим газарт гараа. Харин тодолгүй цагт байгаа. Тэгээд Нью-Йоркт бол ер нь бол хизээж ирсэн миний Америкийн хотуудаас хамгийн дуртай хот бол ялцчгүй Нью-Йорк. Бүр зүгээр л ингээ алхаа явж хат яг кино дотор орсон юм шиг гоё мэдрэмж төрдөг. Wake up call нь хэрэгтэй. Hello. За тэгээд дараагийн имчилгээр уулзцгаая. Баяртай. It's a magical time full of kisses. Take a walk outside and tickle the snowman's nose.